Амьдрал чинь чухал уу, ажил чинь чухал уу? За яг ийм асуултад нүүрлчээд гайхаад одоо бичлэг хийж байна. Тэгээ орой 11 үед бичлэг хийх байсан ч гэсэн тэгээд оройтож хараад байгаа болохоор одоо бичлэг хийжээ. За амьдрал нь чухал, ажил нь чухал уу? За яг үндэс суурь нэг юунаас ханаас эхэлтэй вэ гэхээр маргааш хуралтай 11 цагт ер нь бол 10:30-д тэгээд яг энэ цагт нь би юу хийж явах ёстой, амралт өдрөөр би юу хийж явах ёстой вэ гэхээр амралт өдрөөр ирэх ёстой болчиход байна шүү дээ. Харин би амралт өдрөөр юу хийж явах ёстой вэ гэхлээр одоо гэж би хэлэхгүй. Яшийнхаа хичээлд би сууж явах ёстой. Харин сууж явах ёстой цагаараа ажил дээр хуралд оролцох гээд амралтын өдрөө ирэх шаардлагатай болоод байна. Тэгээд менежер надаас асуулт асуухгүй. Заашээ амьдрал нь чухал юм уу, ажил нь чухал юм уу ч өөрөө сонго. Би угаасаа сонгоно шүү дээ. Миний амьдрал чухал шүү. Ямар ч тэнэг амьдрал сонгоно зү. Тэгээд бидний эргэн тойрон ч гэсэн угаасаа ийм хүмүүс зөндөө байгаа. Яг ажлыг бүр амьдралаас илүү чухал гэж ойлгоцсон хүмүүс. Өдөр шинэгүй ажилладаг. Тэгээд яа. Амьдрал нь ажлаас нь дээр гарцсан. Ажил нь амьдралаас нь дээр гарцсан. Би ойлгохгүй шүү дээ. Миний хороод яах вэ? Хараад ийцэн зүүн дээр яах гэж тогтсон юм бид нар. Тийм үст. За тэг ер нь бол уул нь өнөөдөр зовлонгийн тухай ярих гэж бодсон юм. Гэхдээ зовлон гэдэг сэдв бүр арай л одоогийн миний ярианы чадвар дээр одоогийн баг үзэлттэй YouTube бичлэг дээр бол арай л жол байх гэдэг. Уул нь энэ чинь амар гоё сэдв байхгүй. Бараг би ингээд 20-30 минутын лекц тавихаар тийм бичлэг гоё. Гэхдээ лекц тавьдаг болцоод за өнөөдрийн бичлэг ингээд боллоо. Бай.